сэрэмж төгөлдөр болгон ажиллаж хайрлаач гэж. Тэгэхээр бидний одоо хүн гэдэг бол энэ биеийн дотор ухамсар нь одоо орж ирээд нэгэсэндээ одоо оюун санаа буюу одоо ухамсар тэгээд бие махбод хоёрын одоо нэгдэл юм. Тэгээд бид нар бол өнөөдөр ингээд нэг амьсгалаад байна гэдэг чинь тэр амьсгалыг одоо ингэж гаргаж байгаа тэр хүчин зүйл чинь бидний яг ам байдаг. Ингээд нэгэсэндээ бид нар бол ингээд нэг амьд яваад байна. Тэгтэл бол энэ ам бие хоёр одоо хоорондоо сална гэдэг бол тийм хэцүү зүйл биш ээ. Маш хялбархан юм гэж. Бидний одоо бие гэдэг бол тийм баттай зүйл биш. Бидний энэ нас гэдэг бол тийм баттай зүйл биш. Усны хөөс мэт юм гэж. Усыг ингээд одоо гараараа самархч байдаг юм уу? Ингээд ус одоо хоржигнон урстай зэрэг болвол ян бүрийн одоо бүндгэр ингээд хөөснүүд гараад ирдэг. Гэхдээ тэр хөөс бол хоромхон зур бүк гэдэг ингээд алга болчдөг. Тэрэн шиг бидний бие гэд энэ одоо ам нас энэ ам бие гэдэг бол маш их одоо эвдрэхэд одоо хялбар одоо усны хөөс мэт хизээч өгч магадгүй бүр одоо наашлах юм бол өнөөдөр ч өгч магадгүй өнөөдөр амьд явж байсан хүн маргааш өдөө гэхэд өнгөрчээ гэж одоо сонсогдох өглөө амьд явж байсан хүн өдөөс хойш байхгүй болчихжээ гэж сонсогдох ийм одоо зүйл бол зөндөө л одоо байдаг үхэл мөнхсийг бид нар одоо сайтар бодох хэрэгтэй тэгэхээр энэ орчлонгоос одоо үхэн одоо одож байгаа хүн болгон бидэнд энэ орчлон чинь үхэл мөнхс шүү хизээ нэгэн цагт ингээд үхэн шүү гэдгийг бол үзүүлээд харуулаад ингээд явдаг. Гэтэл бид нар бол тэрийг бол өөр дээрээ тусгаж авч чаддгүй. Тэр хүн өнгөрчг нь хөөрхий. За болоод хойноос нэг маань уншчих юмсан ч гэдэг юм уу? Ажил явалтанд оролцох юмсан ч гэдэг юм уу? Ингээд одоо бодоол ингээд өнгөрдөг. Тэгээд энэ тухай нэг сонин одоо жишээ байдаг. Араал Озаваа ламын одоо намтарт байдаг. Араал Озаваа лам өөрийн одоо багш. Берава багш нь ингээд яг одоо багштайгаа уулзаад ном айтхтал 40 Берава бод алга болцсон юм. Тэгээд Араал Озаваа багшигаа хайгаад ингээд яваад байсан. Тэгээд янзаар үзэгдсэн. Нэг удаа бол яаж үзэгдсэн бэ гэхтэй зэрэг бол маш олон одоо ингээд оцсон шувуу гэдэг шиг маш олон ийм одоо ингээд шувуунууд ингээд нэг дор ингээд бөөгнөрөө сууж байх юм. Тэгтэл дээгүүр нэг одоо харцаг ингээд нисэж байгаа. Тэрэн дундаасаа захаасан чамаагүй, дундаасан чамаагүй, хөгшний чамаагүй, залуугийн чамаагүй ингээд нэг шүүрээ явчих юм. Тэгтэл нөгөө одоо олон шувуунууд бол тэндээс бол одоо цочихч одоо үргэд цочихч одоо шинж байхгүй зүгээр ингээд байчихдээ. Тэгэл дараагийн одоо шүүрстэндээ хэний ч шүүрч магадгүй. Ийм л одоо байна. Тэгээд тэрийг хараад Араал Озаваа бол гинт одоо ботсон гэж. Үгүй эн чинь одоо яг энэ үзэгдэл чинь миний багшийн одоо ингээд багш ингээд ховлгаанаар над ийм үзэгдэл үзүүлээд байгаа юм байна. Тэгээ энэ үхэл мөнхсийг харуулж байгаа юм байна гэж. Бид нар бол ерөөсөө энэ шувуунуудтай адилхан юм байна. Дээгүүр одоо эргэлдээд байгаа энэ харцагч ерөөсөө үхлийн эзэн юм байна. Ингээд үхлийн эзэн ингээд биднаас бол ингээд хөгшнөж ингээд явж л байдаг, залуунч явж л байдаг. Заавал хөгшчүүд нь эхэлж одоо ингээд нас барж дуусаад араас нь залуучууд нь ингээд дараалал явна гэсэн юм байхгүй. Хинэн хизээч хамаагүй ингээд дэрэгдийн хүн чамаагүй, тэр захад байгаа хүн чамаагүй, ингээд л одоо бүгдээрээ таньдаг хүн чамаагүй, таньдгүй ч хүн байсан ингээд нэг л мэдхэд ингээд нэг нэгээрээ бид нэг өхөөл байдаг. Эцэл бид нар бол гүй нөхөл гэдэг юм хизээ нэгэн цагт над дээр ирэн шүү гэж айц цочих юм одоо юу ч байдгүй. Энийг одоо харуулж байгаа юм байна гэдэг. Ингээд бодтол нөгөө үзэгдэл ингээд алга болоод тэгээд одоо багш нь болж үзэгдээд Араал Озаваа чи маш сайн байна. За чи надтай уулзсан гэх юм бол дараа тэнд очоорой гэдээ ингээд алга болцсон. Ихтэй зэрэг бол үхэл мөнхс гэдэг бол одоо бүдүүнээр ойлгох юм бол энэ жишээ бол маш одоо тийм одоо Араал Озавын намтрыг үзэж байхад бол надад үнэхэрийн одоо тийм яг одоо тийм сэтгэлд одоо буумаар тийм одоо жишээ байсан. Тэгэхээр бид нар бол яг л одоо ийм л байдаг.